За, оюун гишүүн үг хэлнэ. Харин би одоо өнөөдөр тулгамдсан байгаа асуудлууд буруу хүмүүс төр томилогдож байгаа энэ бүхэн бол энэ хуулиар засагдахгүй л дээ. Засагдахгүй юмыг яагаад ийм хууль оруулж ирээд байгаа юм бэ? Энэ бол сайхан харагдах гэсэн, гоё харагдах гэсэн, мөн чанараа өөрчлөөгүй ээжиж, косметик засвар нүүрэндээ хийх гэсэн ийм л хэрэг л дээ. Тийм учраас л би дэмжихгүй байгаа юм л да. Нийтийн сонсголыг томилогдож байгаа албан тушаалтнуудад сонсдог болчхоор төр цэвэршээд сайхан болчихно. Энүүгээр одоо бүх эдээбээр шахагдаад гарчих юм бишээ. Тэгэж андуурах хэрэггүй. Ингэж булхаал уураа улам хаацаалах юм орж ирж байна гэж би харж байна л да. Ер нь яагаад нийтээр хилэлцээ, нийтэд сонсхын, нийтэд тгий. Энэ бүхэн чи өнөөдөр юу олж одоо хувираад байна? Төр болохгүй байгаа хамаг муухай бүх юм чинь төрийг зүгээр үзэн яддаг. Төр гэдэг бол хамгийн болохгүй муухай зүйл гэдэг та нарын төрийг үзэн яддаг энэ сэтгэлгээ, энэ сэтгхүү бол нийгэм даяар бий болсон. Яг уу төр муухай үнэхээр одоо муухай эдээ бээртэй ялзарсан байгаа үед бас ил гаргаж байгаа нь муу биш л дээ. Гэхдээ олон хүн ингэж асуух юм аа. Гэхдээ та нар одоо олон түмнээс санал асууна, олон түмнээс асууна л гэх юм. Жалга цэвэрлсэн ч олон түмнээс асууна. Бүр юу ч хийсэн олон түмнээс л асууна гэх юм. Ер нь та нар яах гэж байгаа юм бэ тэгвэл? Тэгвэл бид нар ер нь яах гэж байгаа юм бэ? Тэгвэл улсын их хурл байх ер нь хэрэггүй юм биш үү? Бүгдээрээ л хорон орон дээр нийтийн сонсгол, нийтийн санал асуулга, нийтийн юм явуулаад тэгэл ерөөсөө энэ бүх асуудлаа шийддэг бай. Ийм л юм руу орж ирж ийм нэг тийм шаал мөн чанар байхгүй, агуулга байхгүй, асуудлыг өглөөр гарan шийдэж чадахгүй ийм ямыг оруулж ирээл цаг үрж байхаа ерөнхийлөгч болон болмоор байгаа юм л да. Улсын их хурлын гишүүдийг ер нь бол яадгүй нам сонгодог. Нам дотроо фракцууд албан тушаалаа хувааж авдаг. Фракцуудын томилгоо явдаг. Яаж ч улсын их хурлын гишүүд эсэргүүцээд, яаж ч нийтээр баримт гаргаж ирээд түүнийг энэ улсын их хурл батлаад явуулдаг байхгүй юу? Батлаад явуулдаг. Баяр цогтыг батлаад явуулдаг. Одоо Монголыг зараад идж байгаа энэ сайхан бэлгийг огцруулах ихээр 19 гишүүн үргүй л байгаа. Тэгэхээр одоо юу гэх вэ гэхээр ерөөсөө энэ улс төрийн намууд өөрөө томилгоогоо цэгцэлдэг, улс төрийн намыг өөрийг нь нам шиг болгодог, энийг боловсон хүчин, Монгол төрийн боловсон хүчнийг бэлтгэдэг тэр системийг нь төр өөртөө авч эмхэлж цэгцэлдэг ийм л систем бий болохгүйгээр зүгээр л нэг сонсохоор л одоо муухай хүмүүс томилогдохгүй болоод дандаа сайхан хүмүүс томилогддог болоод ингээл цэвэрших юм биш шүү дээ. Тэгээ ийм юмд хууртахаа болох хэрэгтэй байна. Ийм юмар цаг үрлгүүгээр харин энэний улс суурь нь юу юм? Энэ улс төрийн намуудаа яаж цэгцлэх юм, яаж гишүүнчлэхүү болгох юм, яаж тийм бодлогын институт болгож хувирах юм бэ гэдэг юм үндсэн хуулийн асуудлаа шийдэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ бол илүү юм хэлэлцэж байна гэж ингэж бодож байна. Асуудлыг суураар нь ярих хэрэгтэй. Дандаа юм зүгээр хүнд таалагдах гэсэн хэлбэр агуулсан ийм хуулиудыг бид нар одоо хилцмээргүй л байгаа юм л да. Энийний оронд харин бүгдээрээ ярилцаад үндсэн хууль руугаа орох хэрэгтэй. Төрд улсын хуралд намаар дамжиж хүгийн амьтад, новшийн амьтад, луйварчин, дээрэмчид орж ирээд нийлээд Монголыг зарж иддэг энэ системийг л зад цогох хэрэгтэй. Нийтийн сонсголоор бид нар юу ч шийдэж чадахгүй. Тэртээ тэргүй олон нийтэд маш олон мэдээллүүд нээлттэй байгаа. Хин юуг аваад идсэн, хин Монголын өмчийг яагаад зарцсан, хин ямар хүн юм бэ, хин ямар тендер авсныг бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Бүгд мэдж байгаа. Тэгтээ тэрийг хаацалдаг систем энэ байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хаацалдаг системийг нураахгүйгээр зөвхөн сонсохоор л нэг юм сайхан болчих юм шигээр ойлгож ийм хууль хилцэж суух нь их том эндүүрлээ гэж бодож байна. Ерөөсөө энэ зөвхөн санал хураалтууд яваад эхэлсэн байна. Өмнө нь одоо хүмүүс дэмжээгөө санагдаад байх юм. Яаж дахиж өргөн барьж орж ирсэн юм бэ? Ер нь бол энэ хуулийг бүхлээр нь унах хэрэгтэй гэдэг саналтай. Оюун гишүүн дэмжсэнгүү